Би IBT центрийн оюутан. Би ирээдүйн семихэ байсан. Миний амьдралд маш олон сонголт байдаг. Харин зөв сонголт хийхэд хүргэн тойрны хүрээл хамгийн чухал гэж байна. Маргааш хэн байх сонголтоо хийхэд тулд би өнөөдөр хичээдэг. Ирээдүйд өөрийгөө гээхгүй тулд өглөө бүхэн би 5 цаг босдог. Та бүхэнд маш их боломж байгч болно. Намайг улам хичээнгүй болгоход туссан хамт олонд би маш их баярлалаа. Сайн байцгаана үзэгчдээ мас аналогиа санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчид дэмжин төслийн нэвтрүүлэг энэ удаа оюуны баялаг бүтээгч болох Монголын Англи Академиг онцлон танилцуулах гэж байна. Ингээд бүгдээрээ Монголын Англи Академийн үйл ажиллагаатай хамтдаа танилцгаая. Монголын Англи хэлний академи нь 2010 онд IPT төв нэртэйгээр Монголынхон залуучуудыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаас олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн IPT TOEFL, IELTS, GMAT, GRE, SAT зэрэг олон улсын шалгалтуудад бэлтгэх сургалт явуулсаар байгаа юм. Мөн дэлхийн номер 1 англи хэлний сургалтын төв болох Princeton Review-ийн албан ёсны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголд цорын ганц сургалтын төв билээ. Ерөнхийдөө англи хэлийг сурах асуудал бол миний хувьд ч төдийгүй Монгол залуучуудын хувьд бол маш чухал асуудал байсан. Тэгэхээр өөрөө сурсан аргаараа бус олон хүмүүст туслах үүднээс IBT центрийг 2011 онд нээгээд тэгээд одоогоор Монголын Англи хэлний академи болон өргөжөж ажиллаж байна. Монголын Англи хэлний академид мэрэгчлэрээ 5-аас дээш жил ажилласан TESOL зэрэгтэй Princeton Review хөтөлбөрийг олон улсад заах хэрэг авсан чадварлаг багш нар хичээлийг заадаг юм. Princeton Review нь 1971 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор дэлхийд номер 1 гэж үнэлэгдэж байгаа миний дээр дурсан академик шалгалтуудын бэлтдэг төв юм. Тэгэхээр энэ төв нь маш нарийн шалгуураар өөрсдийнхөө хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг сонгодог. Тэгээд дэлхийд дээр 16 улсыг сонгосон. 17 дугаар улсаар Монгол улс сонгогдсон. Монголын Англи хэлний академи бол 17 дугаар одоо төвөөр нь бол сонгогдоод байгаа. Тэгэхээр маш нарийн сонгодог багш нарын ирж сургадаг, сургасныхаа дараа шатлсан хөтөлбөрөөр шалгалт авдаг. Тэгээ Монголын Англи академиас 2 багш болвол дэлхийн номер 1 Princeton Review-ийн хөтөлбөрийг дэлхийд даяар заах удаа эрхтэй болсон. Дээрээс нь дашин дуртай хэлэхэд SAT гэдэг академик дэлхийн шалгалт бол 2016 онд бүрэн шинжлэгдсэн. Энэ 16 онд бүрэн шинжлэгдсэн шинэ хөтөлбөрийг бол Монголын Англи академийн 2 багш бол бүрэн эзэмшээд зааж байгаа. Тус академийн хувьд дараах зүйлүүд дээр Монголдо ангадагч төв юм. Академик шалгалтуудын оноог суралцагчтай амладаг. 7 хоногийн 24 цагийн турш нээлттэй хатуу гэрээг суралцагчтай байгуулдаг. 3 удаа шалтгаангүйгээр хичээл таслах, даалгавар хийгээгүй тохиолдолд гэрээг цуцалдаг байна. Өдөр бүр 100 үг цээжлэх хатуу шаардлагыг хэрэгжүүлсэн 100 бүр их орноо бүтэн тойрон аялангаа англи хэл сурцгаая төслийг санаачлан хэрэгжүүлдэг. 24 мянган хүн оролцдог англи хэлний улсын авраг шалгаруулах тэмцээнийг санаачлагч хэрэгжүүлэгч байгуулаг билээ. Монголын Англи хэлний академиэс сургалт болоод үйл ажиллагаанд бас сургалтын төвдөөс нэлээд онцлог. IBT TOEFL IELTS-ийн төвшин хүртэл тэдгээр шалгалтууд тодорхой оноо авалт бэлдэж чаддаг юм аа. Тухайн үедээ гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний оноо амарч байгуулдаг байгаа. Монголын Англи хэлний академид хэрвээ гэрээ байгуулаад суралцж байгаа бол бид бүхэн өдөр болгон 100%-ыг заавал чэйжлэх үүрэгтэй байдаг. Гэвч сонирхолтой баримт нь өнгөрсөн жилийн 2014 оны 4-р сараас хойш өнөөдрийн өдөр хүртэл нэг ч оюутан 100% чэйжлэх өгдөг шалтгаанаар хасагдааг байна. Тань чин сэтгэл сурах эрмэлзэл байх нь бид бүхэнд их чухал байдаг юм аа. Өглөө бүр намайг нэг л зүйлс ирээдэг. 7 тэрбум хүний хөтэлдэг тэр зүйл. Намайг гэрэл хийгээтэй болгож итгэл найдвараар хөтэлдэг тэр зүйл. Энэ юу гэж? Энэ бол мөрөөдөл. Бид өнөөдөр дэлхийн номер 1 Princeton Review-ийн албан ёсны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч Монголын хамгийн анхны төв болсон. The Princeton Review нь 30 гаруй жилийн түүхтэй IBT TOEFL, IELTS, GRE, GMAT, SAT зэрэг академик шалгалтууд бэлддэг дэлхийн номер 1 төв юм аа. Монголын Англи хэлний академид суралцахын тулд анхан шатны мэдлэгтэй байхад л болдог байна. Анхан шат, дунд шат, агсан дунд, гүнзгий зэрэг төвшөнд хамруулж суралцагчдын цаг завыг өрдгүүгээрээ бусад академийн төвөөс ялгагддаг. Та өглөө болгон босоод өглөө болгон 100 үгээр чэйжлээд ингээд нийтдээ 3 сарын турш оролцоогоор 9,000 үг ч юм уу 6,000-аас 9,000 үг чэйжилчихэд таны англи хэлний төвшин одоо байгаа төвшнгөөс хэд дахин сайжирсныг та мэдрэх болно. Тэгэхээр заавал сургалтын төв суухаас илүүтэйгээр та өглөө болгон 5 цагт манай оюутнууд шиг босч байх хэрэгтэй. Ингээд 5 цагт босоод өдөр болгон хичээгээд 100 үгээ чэйжлээд өдөрт англи хэлэнд 3.5-аас 4 цагийг зарцуулаад байхаа бол үр дүнийг та 3.5-аас 4 сарын дотор бол мэдэрнэ. Ингээд оноогоо авсан тохиолдолд дэлхийн үе таалгаа танд нээсэн байдаг гэдгийг бас мэдрэх болов. 3 сар хагасын хугацаанд академик төвшөнд хүргэх сургалт програмаар бэлддэг билээ. Дээрх хугацаанд амлсан оноогоо авч чадаагүй тохиолдолд сургалтын төвөөс ногоон картыг суралцагчдад олгодог юм. Нийт сургалтанд хамрагдсан оюутнуудын 87% нь амлсан онооноос илүү оноог авдаг байна.
Одоо та бүхэнд ногоон картны талаарх мэдээллийг хүргэе. За манай сургалтанд сураг анхан шатнаас эхэлж суралцсан хүүхдүүд маань 4 сарын хугацаанд сургалтыг маань суралцж төгсөөд одоо IELTS TOEFL дээр хүссэн оноогоо авч чадаагүй тохиолдолд бид тэдэнд энэ грин картыг олгодог. Энэ картыг маань авсан хүүхдүүд маань одоо манай сургалтанд одоо манай альч багшийн ангид өөрийнхөө дуртай үедээ, завтай үедээ ирээд суугаад одоо IELTS TOEFL дээр өөрийнхөө хүссэн оноондоо хүртэл бэлдэх боломжтой болдог. Энэ картыг маань авсан хүүхд маань одоо заавал энд цагаа бүртгүүлээд байх шаардлагагүй өөрийнхөө ажил хичээлийнхаа зав заагаар ирээд суралцаад одоо оноондоо хүртлээ бэлдэх боломжийг л бидэнд олгож байгаа. Монголын англи хэлний академийн суралцагчдад өөрийгөө хөгжүүлэх нэмэлт олон боломжууд байдаг байна. Тухайлбал ярианы анги, тестийн анги, өглөөний ангиудад нэмэлтээр суралцах боломжтой. Монголын англи хэлний академийн суралцагчдын сэтгэлдлийг одоо та бүхэнд хүргэе. За би энэ бол 3 сар гаруй суралцж байна. Тэгээд 7 хоногийн 24 цаг нээлттэй гэхээр багш ажилчид маань бүгдээрээ бидэнд илүү их ойрхон ажилдаг. Яагаад гэх юм бол бүх санал гомдлыг хүлээж авч тэгээд бүх нөөц боломжийг биднэрт өгдөг. 10 жилээ төгснөөс хойш гэх юм англи үзэг байж аваад 6 жилийн дараа ингээд баг сэргээж байгаа гэж хэлж байсан. Тийм болохоор ерөнхийдөө ингээд марцсан юм их байсан. Тэгээд анхаа шатны мэдлэгтэйсэн ч гэсэн орж ирж суралцаж болох нь илүү надад таалагдсан. Ер нь альва хэлийг сурахад үгийн баялаг, үгийн сан баяжиж, үгийнхаа сан дээр суурлаад дэше явдаг байхгүй. Гэтэл надад болохоор үгийн баялаг таар байсан учраас төдийл нь сайн ярьж үчихтэй юм мундаг бол байж чадаагүй. Гэтэл энд орж ирснээр үг цээжлэх тийм тодорхой арга техниктэй болж өөр нэгс арга барилыг эзэмшиж чадсан. Эхний шатуудад их хүндрэлтэй байдаг 100% чийжлэх тэгэл нэг сэдвүүдэд орчуулах гэх мэт хүндрэлтэй байдаг. Сүүлдээ бол дасаад тэгээд 24 цаг нээлттэй учраас хизээч хурж ирж багш нараас асуугаад хэмжлэг авч явдаг байгаа. Өмнө нь бол үнэхээр яг 100% цээжлэхэд бол толгой багтдаггүй байсан л та. Хэцүү шүү дээ. Тэгээд хамгийн гол нь өдөржингөө суугаад цээжлэхэд 2 хоногийн дараа ч 3 хоногийн дараа нөгөөгөө самхгүй ингээ мартчихдаг. Энэ болохоор хүүхдүүдийг бас их шантардаг. Би гэлтгүй ер нь англи хэл сурж байгаа хүмүүс энэ дээрээ шантардаг. Гэтэл энд орж ирснээр болохоор тодорхой хэмжээний арга барилыг эзэмшээд маш хөгжилтөөгөр одоо төсөөллийн гэж хэлдэг тэр аргаар цээжилдэг. Тэрнээс гадна үүнийгээ дадал болгоод хичээл эхлэх болгонд шалгалт авдаг байхгүй үгээрээ. Тийм болохоор энэ ингээд бид нарт мартахгүй байхад их тус болдог. Сатын ангийн ангид айгу цөөхөн хүүхдүүд явдаг, VIP анги гэж явдаг. Тэгэхээр ангийн хүүхдүүд нь бүгд хичээлээ тараад бүгд ерөөсөө өглөөнөөс орой хүртэл бэлддэг. Тэгээд яг ингээ баг болж бэлддэг. Тийм болохоор ингээд яг ингээ нэг хүмүүс шиг ерөөсөө бүхэл цагийг ингээд хамтдаа хичээлээж өнгөрүүлдэг. Тийм болохоор мэдээж хэрэг мэдгүй зүйлээ хизээж багшаас асууж болдог. Тийм болохоор англи хэлний төвшний хувьд ч тэр ер нь бол нэлээд их хязгаарсан. Тус академийн хамт олон цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар сонирхлоо. Монголын англи хэлний академи маань бүтэн өнчин болоод амьдралын боломжгүй хүмүүсийг 100% тэтгэлгээр сургасан байдаг. Одоо ч сургаж байгаа. Энэ ташрамд хэлэхэд тийм хүмүүс бол бид бүхүү таалга байнга нээлттэй байдаг. Ийм хүмүүсийг бол 450 хүмүүсийг сургасан байна. За нийтдээ мандат сураад оноо авсан хүмүүс бол маш олон байгаа. Тэдгээрээс тэтгэлэг авсан хүмүүс бол одоогоор 100 гарсан байна. Мэдээж Монголын англи хэлний академи маань тэргүүлэх англи хэлний сургууль болоод өргөжсөн байх болов гэж найдаж байна. Princeton-аас ахуулаад бас дэлхийн томоохон сургуулиудын бас брэнд хөтөлбөрүүдийг авчирдаг төв болсон байх болов гэж найдаж байна. Оюутан залуучуудыг англи хэл суралцах, дэлхийн шилдэг ихтэй сургууль тэтгэлэгтэй суралцуулах их үйлсэд хүчин зүтгэж яваа оюуны баялаг бүтээгч болох Монголын англи хэлний академийн хамт олонд ажлын амжилт хүсье. Баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид Монголда хамгийн анх удаа англи оноог амлалт, өдөрт 100% цээжлүүлдэг англи улсын аврах шалгаруулах тэмцээнийг санаачлагч хэрэгжүүлэгч Монголын англи хэлний академиг онцлон танилцууллаа. Ингээд баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлгийн дараагийн дугаараар эрг уулзцаая. Би IBT центрийн оюутан. Би ирээдүйн семийнхаа байсан. Миний амьдралд маш олон сонголт байдаг. Харин зөв сонголт хийхэд өргөн тойрны хүрээлэл хамгийн чухал гэж байна. Маргааш хэн байх сонгохтой гэхийн тулд би өнөөдөр хичээдэг. Ирээдүйд өөрийгөө гэх тулд өглөө бүхэн би 5 цаг босдог. Та бүхэнд маш их боломж байх ч болно. Намайг улам хичээнгүй болгоход туссан хамт олонд би маш их баярлалаа.